Би ерөнхийдөө мөнгөтэй байхын тулд мөнгөгүй байхын тулд аль нь л мэднэ ер нь бол. За үнэхээр яг мөнгө нь нэг 500 мянга байгаад ч юм уу авах гэдэг утас нь надад байх юм бол би өгөөл болчдөг. Уусаа би нэг бага багтаа нэг авахыг хүсэж байгаа юм аа авч чадахгүй байх мэдрэмжийг яг мэддэг болохоор юу лээ White 2 үү те? Тийм. Мөнгө 2 удаа цуглуулсан. 6 сар. 6 сар орчим цуглуулсан. Яа, ингээ 13-т болчихлоо шүү дээ чи бүр. Ийм хөрхөн мөнгө. Яа, бүр бэлэн цуглуулсан юм уу? Тийм. Энийг нэмээ дахиад цуглуулаарай зэ. За. Амжилт хүсье. Яа. За баярлалаа. Манайхыг сонгосонд дэлгүүртэй болсон баяр хүргэе. баярлалаа. Уусаа захиалгаа 3 хоногт ирсэн шүү дээ. Амар хурдан Тийм, 3 хоногт нь. За баярлалаа. Намайг Манд хоёрын дээр үзэрэгдэг. Би одоо хуваар анги бизнес эрхлээд 2 жил болж байна. Бага насны бол Бүүрэн аймгийн 30 улс манд 10 жилээ төгссөн өвөө эмээр дээрээ. Тэгэл бүр багасаа морь малтай нуцалдан хонь молоо хариулна. Өвөө эмээхийн гар болж. Тэгэл би ч доороо нэг дүүтэй. Тэгээ хамаатны аавын дүүнрийн хүүхдүүд гээл өөнөр олуулаа өссөн ер нь бол өвөө эмээр дээрээ. Тэгээ манай эмээ чаяар цоглог юм байдаг. Өөр. Тэр нь эмээгээ их дуурайсан юм байна та гэж боддог ер нь бол. Сэтгэл ерөөсө багаасаа сэтгэлийн хаттай болоод өссөн. Дунд нь зөндөө их юм байгаа шүү дээ. Гарч ирж байгаа асуудлууд. Тэр болгоныг ер нь амар хөнгөнөөр шийдээ сурцсан. Яг л би эмээ өвөгийн хүмүүжил айгуу сайн надад нөлөөлсөн юм байна да гэж боддог. Нуруунд бүр амар гэмтлээ тавлагаанд ороод энэ хөл маань мдэг болоод яг тийм үед тэгэл их юм боддөг юм билээ гоо. Ажлыг хүн голдгоо гэдэг чинь яг л үнэ юм билээ. Ажил хүний голдог гэж. Юмаа тууштай хийж хүн амжилтанд хүрдэг. Би энэ бизнесийг одоо утас зарж байгаа. Энэ бизнесийг хийгээд 2 жил болж байна. Найз нөхдөсөө нэлээх юм сурж иж за яг ингэж хөдөлдөг юм байна, ингэж юм зардаг юм байна, ингэж борлуулдаг юм байна. Их юм сурсны үндсэн дээр одоо би өнөөдрийг энэ хүртэл амжилттай байх гэж бодож байгаа өөрийгөө. Би ерөнхийдөө мөнгөтэй байхын тулд мөнгөгүй байхын тулд аль нь л мэднэ ер нь бол. За үнэхээр яг мөнгө нь нэг 500 мянга байгаад ч юм уу авах гэдэг утас нь надад байх юм бол би өгөөл болчдөг. Уусаа би нэг бага багтаа нэг авахыг хүсэж байгаа юм аа авч чадахгүй байх мэдрэмжийг яг мэддэг болохоор ерөнхийдөө багаасаа барилга хийж үзсэн, барилгын ажил хийж үзсэн, зөөгч хийж үзсэн. Тэгэл оюутан болж ирээл ерөнхийдөө нэг айл ингээл өндрөө явдаг. Ах トゥ нэрийг хараач юм ингээл яг байр түрээслэх гэхлээр бас өвөө эмээгээ зоочч гэж бодох чиг. Тэгэл ер нь өөрөө 4 жилиг яг давсан да. Ер нь бол би нөгөө их сургуульд орохгүй гэж боддог гэсэн. Ингээд өвөө эмээр дээр ингээ сайхан байж. Гэсэн чинь манай эмээ хоёр нөхөө тэгж ярьж болдгоо юм аа. Чи мандах их сургуулийг л авч. За тэгээ би нөгөө Яшиг нөгөөд үзье гэсэн жил 2% ирсэн. Хамгийн түрүүнд ороод өөрийнхөө дуртай мэрэгжил. Яг хүссэн мэрэгжил авсан гэх юм уу? Магадгүй намайг төгсөөд удаагүй байхад Япон явах болчоод. Тэгээ би ч нөгөө том машинтай компани байгуулсан. Тэгэл миний дүү заавал явах хэрэгтэй. Хан төлбөрийг яаж хийж байгаа хийн чадна болгоно гээл том машин тэргээ зараад бүх юмаа зараад дүүгээ сургууль төгсөөл дахиад бүгдийг нь тгээс эхлээл одоо тэгэл үүдээ зэрэгтэй дүү мал төгсөөд ирсэн. Япон улсад мэрэгчлэлтэй болоод ирсэн. Хэлний энэ 2 төвшингээ аваад ирсэн. Одоо ямар ч Японтай асуудалгүй ярьчин цаашлаа сурах боломжтой болсон болохоор тэн дээр өөрөөр амар бахархдаг гэх юм уу.
ерөнхийдөө нэг том машин аваад аавгаа дуудаад за энэ аав таны машин шүү. Та энэгээр ажил хий. Хөдөлмөрл нэг талынхыгаа би аавна. Нөгөө талын ачааганыхаа мөнгийг та аав гэл. Тэгэхээр манай аав хүртэл ингээд амар урам дөрөг орцсон. Хүн тэгээд амар сэтгэлийн ламт юм байлээ дээ. Ер нь бол яг тэгээ нэг юм хандаж хэлэхэд одоо ингээд сайва хүмүүсийг хараад би ямар хөдөлмөрлөлт юм бэ гэж хардаг. Энэ юугаараа ийм болцсон юм. Яагаад ийм чи уусаа шалахгүй ламт юм байсан шүү дээ гэж би нэг ч хүнийг тэгж хардаггүй. Айгуу гоё машин унаал, айгуу гоё тийм амьдарч байгаа улсуудыг хараад яг энэ хүмүүс шиг би хичээх хэрэгтэй юм. Хөдөлмөрлөх хэрэгтэй юм. Шантарч болохгүй мэн гэсэн. Тэр өнцгөөс нь хүмүүсийг гоёор хардаг. Би бол гэхдээ компанитай байж байгаа татвар бол сайн төлсөн, шилдэг татвар төлөгчч болсон. Одоо надад тэр сертификат нь ч байдаг. Тэрний үр ашигыг л би ерөөсөө одоогоор мэдэрсэн байхгүй л. Одоо яг Ачаа тээврийн компанийг би 19 наснда компани байгуулад ерөөдөө нэг байгууллага доороо бараг нэг 20 жолоочтой 20 жолоочтой өдөртөө явдаг гэсэн юм бол. Тэр яасан бэ гэхлээр нөгөө нэгтлэнгийн цалингаар миний амьдрал ерөөс болохгүйсэн байхгүй юу? 780 мянган төгрөг байлгүй тэр хавцаа нэг цалин. Тэгээд дүүтэйгээ хоёулаа хотод ороод ирсэн. Тэр нь болохоор түрээсийн байрныхаа мөнгөнд ч хүрдэггүй. Тэгээд ингээл бодоод үзсэн. Манай жолооч ах нар л айгүй мөнгө авдаг. Тэгээл ингээл судлаа хаа энэ машин чи хэд үдэ ингээл гэсэн жил нэг 60 орчим сая байдаг гэл. Тэр үед ч юу 60 сая төгрөг. Одоо энэ бизнесээ эхлэхэд чамд яг хэм тусалсан. Анх хэдэн төгрөгөөр бизнесээ эхэлж байна? Анх манай одоо энэ мөний найз надад тусалж исэн. Ингээд тэгдэг. Ерөнхийдөө би чинь их усүр нь баг тгээс эхэлж байгаа штэ. За тэгээд лангуундаа нэг 20 утастай эхлүүлж ирсэн юм уу. Тэгэл одоо нэг юм дэлгүүрний хэмжээний болцсон байна. Найздаа маш их баярлалаа шүү. Баярлалаа гэж хэлмээр. Тэгээд өөр найз нөхдөд хүрээлэл аягүй чухал байдаг. Найз нөхдийн бодол нь илүү хөгжсөн хүмүүстэй найзлах юм бол тэр хүмүүсээс аягүй гоё амьдралын сургамж. Алдаа оноо. Хүн алдаж болно. Би зөндөө алдсан. Тэр болгонд би уграагүй цагаал ял сэтгэлээсээ чадна болгоно бүтээн гэл. Тэгэл ер нь залуучуудыг хараад найз нөхдийн хүрээлэл муугаас олж хүн алддаг байх гэж боддог. Миний хүрээлэлд бол алдсан сургамжаа надад өгдөг найзууд маш зөндөө байдаг. Өвөө дээр нийлж агаад өвөөд нэг машин хүртэл авч өгч ийсэн. Манай өвч нөгөө насаараа Орос машин утсан. Тэгээ нэг цагаан сараар ярьсан жил машин нэвтэрсэн баг айл найз нөхдөөрөө золгоё гэсэн чинь золголт хийх гэсэн чинь машин нэвтэрсэн гэдэг. Тэгэл дүүтэйгээ ярьж байгаа хоёлоо мөнгө нийлүүлж агаад Орсын нэг Lada Niva гэдэг нэг машин байдаг. 0 км-тэй одоо тэр машиныг аваад очиж бэлгэж яхад манай өвөгийн дээр баярлж байгаа баяр мэдрэмж надад бүрс айгүй гоё байсан юм. Амьдралын хамгийн гоё юм гэх юм бол маргаашийн нарыг л харах амар гоё да. Гоё юм бодоол ажиллаа хийгээд дунд нь уналгүй л яах вэ? Саад бэрхшээл гарна. Энэ болгоныг өнгөцгнөөр хүлээгээд авчих юм бол хүн амжилтанд хүрдэг. Гоё хүмүүсээр хүрээлэгддэг. Одоо миний зорилго бол ер нь тодорхойлогдчихлаа дөө. Зорилготой бол хүрсэн. Би бол дэлгүүртэй болно гэж ер нь бол бодож исэн болохоос энийг биелүүлнэ гэдэг чинь асар их хэцүү байх таа гэж боддог гэсэн чи би зорилготой айгүй хурдан хүрсэн. Магадгүй сайн найз нөхдөд байсны хүчинд сайн хүмүүсийн зөвлөмжөөр итгэж надаас утас авдаг маш олон хүмүүсийн итгэл найдвараар би одоо өдий зэрэгтэй дэлгүүр өөрийнхөө хэмжээнд яг хав. Гэтэ манай бараа хүрдэггүй л дээ. Тэгээл ингээл нэг 2-3 цаг хүн хүлээж байгаа л одоо карго нэржийн ихтэл ангуур орохгүйгээр л утсан тосчдаг юм бол. Залуучууд тандаад хэлэхэд бол ерөөхдөө амьдралыг гоёор хараад үз. Чадна болгоно бүтээн гэд маргаашийн нарыг өнгөдөр хараад үз. Тэгээд боловсралтай гадна татнаар яваад үзсэн гой бизнес хийдэг хүмүүстэй 5 минут ярилцаад үз. За тэгээд амжилттай бизнес эрхэлдэг хүмүүстэй нэг 10 минут ярихад тэндээс нэг юм олж авдаг хүн. За би нэрээ ингэх хэрэгтэй юм байна. Тэн дээрээс ер нь зангилаа тайлбарлахад
цаашаага явах жим бол айгүй тийм гоё дардан болоо явж тийм байл гэж бодсон л доо. Дэлгүүрийн аяг хаана вэ? Манай дэлгүүрийн аяг нарны гүрний баруун талд World Wine яг урталт нь Four Seasons гэдэг өндөр хар шилэн барилга байна. Сансартай Care for гэж бичигдээд хаалгаар нь ороод 2 давхар 206 тоо.